Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжсэн тохиолдолд хууль санаачлагчид буцаагдана. Хилцэх хэсэгтэр нь унж байгаа учраас 1 жилийн хугацаанд оруулж ирэх үгүй юу? Бусад энгийн хууль тогтоомжтой адил дигийн хууль үйлчлэх үгүй юу гэдгийг нөгөө талдаа бас харах хэрэгтэй байх. Дэмжээгүй саналыг дэмжээгүй тохиолдолд хилцээд явна буюу энэ асуудал босч ирнэ гэсэн үг. За энэ тохиолдолд яах вэ гэхлээр улсын их хурлын чуулганы танхимд байгаа гишүүд улаан канопо дарах нэ. За манай Хуйгагийн зарчмаар бол улаан ногоон лааз гэдэг бол улаан лаазыг өргөх нь байна. За эсвэл эрцэд орсон хүмүүс гарч канопто хүрэхгүй байх энэ боломж нь ч гэсэн байгаа. За ингэснээр бол чуулганы хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонх нь эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжээгүй учраас хууль цаашлаад хилцээд явагдана гэсэн үг. Тэгээ би энийг яагаад хэлээд байна вэ гэхээр энэ зүгээр л манай их хурал дээр явагддаг процесс. Угаасаа л бид бүгдээрээ үүнийг мэднэ тий. Гэтэл цэц биднийг юу гэсэн бэ гэхлээр эн чинь арчилсан бусад улс оронд байдаггүй асуудал юм аа. Улсын их хурлын гишүүд эрдэнэдээ орчхоод саналаа өгөхгүй байгаа чинь үндсэн хуулийн 27-гийн 7 23-ын 1-ийг зөрчсөн шүү гэдэг ийм сонин дүгнэлтийг бол гаргачихсан байгаа. Тэгэхээр улсын их хурлын хуралдааныг даргалагч Батэрдэн дарга та бас хууль маань тань дээр өөрөөр үйлчлэх бий. Санал хураалгахдаа гишүүдийнхээ эрсийг бас анхаарах үгүй юу эсвэл түүгээр явах уу гэдгийг нэг харна биз. Ер нь бол улсын их хурлын дотоод асуудал энэ дэгдтэй холбоотой маш буруу ийм дүгнэлтийг бол бас гаргасан байгаа гэдгийг хизээ нэгэн цагт түүх гэрчилж энэ дүгнэлтийг авч үзэх хүмүүс гарах байхаа гэж бодож байна.